За доотлын треп аппаратны хэсэг маань бас халуусанд хийгээд ингээ хэлбэрчүүлнэ. Хэлбэрийг зөөлж өгнө. За энэ та шүдэндээ бол хэдэн ч удаа хийж тохируулж болно. Хэрвээ тохируулга сайн болоогүй ах юм бол шүдэнд нь сайн сууж чадахгүй ах юм бол энийг дахиад халуусанд халааж агаад тэгээд шүднийхээ хэлбэрийг гаргаж болно. За дээдлийн аппаратнаас энэ ялгаатай ийм тохируулдаг ийм шонтой байгаа. Энэ шонг бол хамаагүй бас хөдөлгөж болохгүй. Хасны өрөндүүд эндээс мултрах бас боломжтой байдаг учраас за ингээд транспарант буюу цэхэр өнгөтэй болсныхан дараа амандаа хийн. Ингээд сэгсрээд шүдний хайсан удаад юм. Яа. Хот хийсэн суусан байна. Мөдөд дөрөвлөхөө юм. Сайн нэг шүдрүү байна гэснээр шүдийг барьж өгдөг байна. Хот суусан байна. За уралаас суулаа жими, уралаа жими. Гаднаас нэг жимиснийхаа дараа болгоомжтой хоёр талаас аавна. За энэ хэлбэрчснийг хөт ус руугаа хийгээд хэлбэрчүүл. За дээдлэх бол бийцсэн байгаа. Одоо дээдлэх рүү үзчихье. Их харж байна. За үзтээ. Тэгээд ингэ бариа ингэж үзье. Өөр үзтээ ингэ сугархааргүй байна. Хөдөлгөөнгүй байна. За энэ болохоор яг юу хэлбэрчлэлт нь болсон гэсэн үг.